хэсгүүд чинь багын хурал болоод багийнхаа хурал дээр одоо бэлчээрийн гэрээ малчтайгаа гэрээ хийгээд бэлчээрээ яаж зөвхөстэй ажиллуулах уу яах вэ гэдгийг малчтайгаа гэрээ байгуулаад тэгээд багын иргэдийн нийт орлоороо баталгаажуулаад тэгээд малчид нэг гэрээ хийх гэж байгаа эхлээд юуны төлөө яах гэж гэрээ хийх гээд байгаа гэдгээ их ойлгож өгөхгүй байсан. Тэгээд одоо та нар одоо энэ дээр гэрээ хийсэн дээр нэгдүгээр та нар бэлчээр ашиглах эрхэн нээгдэж байна. Хоёрдугаар та нар энэ бэлчээрээ одоо ингээд яачж байгаа юм чи гэрээ хийгээд эзэмшээд авч байгаа юм чи эзэмшигч юу байх вэ зүгээр гэрээ хийгээд баталгаажуулаад өгч байгаа юм чи та нар хариуцлага ногдож байна. Одоо бэлчээрээ та нар жилийн 4 үйлрэлд нь яаж ашиглах вэ? Хавар нь яаж ашиглах вэ? Өвөл нь яаж ашиглах вэ? Энийг сэргээх үү? Хэдийд нь яаж ашиглах вэ гэдгээ өөрсдөө тэгээ отор нүүдэл оруулах тэгэл малчид дэрийг зөвшөөрөл тэгэл гэрээ байгуулаад сумын засгтайгаа батлуулаад тэгэл нэг гэрээ байгуулсан да. Даад 17 онд бас жишг гэрээ гэж энэ Өвөр хангаан аймагта бас энэ хэсэг маань хийсэн байгаамаа. 17 оны 11 сарын 10-нд хийгээд бас энэний өөр өгөөж маань ингээ гарсан. За тухайн үедлүүд одоо энэ бүлэг дээр бол бас 69 газар сүйтгэсэн хууль бус уур хайнуудтай эзэн холбогдохчгүй ийм газрууд байсан. Тэгээ ард иргэд маань бас нэгдээд энэ уул уурхайтай тэнцхийг нэгдээд энэ гэрээн дээрээ бас тусгаж өгөөд ингэж явсныг хүчинд л энэ уул уурхай бол хууль бус уул уурхайг бол арилгасан. Энэ ногоон алт төрөлтэй ингээд хамтраад за энэ маань энэ ногоон алтын бас үр шимийн нэг юм байгаа. Тэгэд энэний үр шим нь юу юм бэ гэвэл уул уурхайгүй боллоо. За энэ дээр ингээд өвс ногоо ургадахыг ингээд болдсон байна гэдгийг л бас ард иргэдэд харууллаа. Ард иргэдийн бас санаа бодол минь бас өөрчлөгдөж байна. Энэ хэсэгт л уул уурхай хаягдмал ийм 69 га талбай байдаг хөрсгүй. Энийг л одоо санаагаар болдог бол одоо бүгдийн л ийм болгомоор байна. Баг тус бүр бэлчээр ашиглалтын хэсгүүдтэй болж бэлчээр ашиглалтын хэсэг багийн сумын засаг даргатай газрын ашиглалтын гэрээ байгуулж ажилласан. Гэрээний хүрээнд бол бэлчээрийн даацыг тооцох, тохируулах, бэлчээрийн фотоменторингийн судалгаа хийх, тэр судалгааны фотоменторингийн үр дүнгийн дөнгөд бол сумын иргэдийн хуралд 12 сард газрын даамлал иргэдийн хуралд тайлагнадаг. Багийн хурлуудад бол дараа нь он гарангуут үр дүнгийнхаа тайлан багийн хурал тус сур дээр баг тус сур дээр нь тайлагнадаг байгаа. Мал бол маш их өсөж байгаа. Тийм учраас талхлалт их явагдаад бордуулт сайн хийхгүй байна. Ингэж бодоод байдсан. Тэгээд энэ малын одоо борлуулалтыг бол жилд сайн гэж үл төлөөр өсдөг л дээ малж. Авсан төлийнхээ хэрээр борлуулах хийгээд үл тоонда баригээд байдаг. Борлуулалтаа баг шиг хийгээд хүн мал нь өсөөл бэлчээр нутг нь даацсан муудаал байгаа юм л да. 700-аад мал байдаг. Тэгээд жилд нэг 200 малын борлуулж хаад идэм аа. Тэгээ нэг 500, нэг 400-аад гар уушиг бог 100-аад гэрээний бод үлдээд байдаг. Тэгээд бол энэ ямаа голдонгоо улсууд их хэсэгтийн би ч ямаа тэгэл хонь ямаа тэмцэх юм байна. Ямаа бол яг хөө нуул ураарал яхан ашигтай. Сайл зүүний яг хөө намаа жоохон сай яхан цагаан идэ хийж авна. Тэрэн дээр л их ашигтай байдгийн шиг байгаа улсууд ямаа их төрж өсгөөд байгаа. Ямаа их өсгөөд байгаа гадрын талхлалт ихтэй бэлчээрийн ургамал муудаад байх шиг байгаа юм. Одоо энэ арга өвлөөчийн шуурах юм бол Кристийн туугаа явчихжээ үсээ. Энэ бол ямаа ихтснийх л байх гэж боддог. Хойно ихтэй гадрын одоо энэ улсуудыг хараад бэлчээрнийх нь талхалт арай гайгүй байх шиг. Ер нь зүгээр нөгөө малаан цөөхөн болгоод нөх одоо тийм бэлчээрт хор нөлөө өгөөд байхааргүй болгочихсон нөгөө одоо би чинь нэг 200 300 толгой малтай хүн шүү дээ. Одоо бол уулан 7 800 бараг 1000 хүртэл явлаа нэг үе. Тэгээд тэр үе мөийг бодвол одоо нөгөө одоо өвөл нь хааш яаж үлдээгүй 100 намар яаж бэлчээж явж байгаад хойтон хавар нь яаж яг уу тийм аа яг энэ одоо энэ бэлчээртэй нэг нөх нөлөө үзүүлээд сүлжүүлээд бэлчээрээ сүйтгэхэд байхааргүй нэг тийм
цөөхөн малтай. Тэгээд малааг өсгөхгүй ингээд дараа яваад байгаа. Чирсэлтийн гэрээ байгуулснараа бас манай малчтай болон энэ янз бүрийн лиценз юмнаас бас хамгаалахад нэлээ хамгийн түрүүнд барих юм баримт бичигтэй болсон. За энэ л бол бас манай дээр их үр дүнтэй даваа талтай байгаа. Мөн өмнө манай сум дээр 11 лиценз байсан. За энэ дээр бас улчирсэлтэй холбоогоор төөцөлтөөд мөн ард иргэдтэйгээ хамтраад одоо энэ 20 оны байдлаар бол 9 лиценз байснаас одоо бас нэмэлт хөгжил баг дээр маань бас нэг газар дээр лицензийн юу зарлагдсан байгаа. Мөн нэг газар хайгуулын лиценз сая орж ирээд бас нэлээд ард иргэдтэй тулгараад бас тэмцэлтэй тулгараад ингээд төр зогссон юм байдалтай байна. Тэгэхээр энэ гэрээний толгой бас ард иргэд маань бас хумсралаа явах юм бол энэ мань бас нэг хэдэн бас даваа тал болж өгч байна. Манай сургах бэлчээр эзлэх хувь 75% байсан бол одоо 20 онд 80% жоохон гарсан тийм хувьтай 415 мянга болж өссөн байна.